За сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд тогооны орхог буюу жимби хийж сонирхуулнаа. Өнөөдөр жимбинд байна хоньны нуруу, хавраг, хүнсний ногоонууд, мөн элдсэн гурил битүүжийг нэж өгнө. За энэ хөрөөдөж үлтгэсэн хавраг байна. Хавраг гэж чиглээд хоньны маань нуруу тэгээ үе үеэр нь салгаж үлдээж өгнө. Ахван бэлэн боллоо. За одоо ногоогоо арилгаж бэлтгэн. Өнөөдөр одоо сонгон, луун, төмсөөр хачир болгож бэлтгэж өгнө. Амтлаг болгоход саримс орно. Арилгасан ногоогоо хээрээ аргаар угаана. Хэд нэг сар зайлчээ. Галаа түлж тоо алгаа тоол байна. Чулуугаар тулуу хийж өгнө. Чулуу орохгүй учраас тоогоо маань сайн алсан байх хэвээр. За тоогоо маань сайхан алсан байна. Одоо ингээд тоогоон дээр ургамлын тос хийж өгнө. За тос маань сайхан алсан байна. Гэт махан хийж өгнө. За одоо махан амтлаганд цагаан борд овсоо байна. За Монгол гонд онтог хар перц цагаан гаава тэгчээ тэгээд тараагаар хадаад өгнө. За ингээд 10 минут орчим. Тасанд шарж өгнө. Хэвлүүлээд таглаад тавьчихна. За одоо маханыг эргүүлээ. Дахиад 10 минут тасанд нь жигнэ. За одоо маха нэг эргүүлж дээр ногоо хийж байна. Саримс. сонгоно ирчээд том ирчээд өчнө.
болсон юм уу гэдгийг томхорч өгч. За 10 орчим минут чигнэ. 300 г орчим чигнэ. За одоо ингээ хоол маань 40 минутын дараа бэлэн болно. Энэ махаа жоохон зөөлөн галаар чигэн жигнөө. За ингээд. Хоол маань бэлэн болсон. Одоо ингээ хоолоо гаргана.